За үцхэнд манайхан өнөөдөр та нартай 2023 онд гарч ирсэн It's Okay буюу зүгээр дээ нэртэй Берлиний кино наадмаас болор баавгай шагнал хүртсэн амьдрал тохиолдож болох олон төрлийн эргэлтийн цэгийг хэрхэн даван туулах тал дээр өөрийн ирэхгүй нэгийг бодогдуулах өөрөмс нэгэн уран бүтээлийг ярьж өгөхөөр бэлтгэлээ. Үргэлж өөдрөг тайзан дээр байхдаа хамгийн аз жаргалтай болдог өсвөр насны охин юуны учир ганцаардмал төгс төгөлдрийг эрхэмлэгч хүүтэн хөндөгөрөө алдартай домогт бүжгийн дасгалжуулагчтай нэгэн дээвэр дор амьдрах болов. Тэс өөр ертөнцтэй хүмүүсийн хувь тавилан огтолцсноор тэдний амьдрал хэрхэн өөрчлөгдөх болов. Ингээд бүгдөө эдгээр асуултын хариултыг болохоор кинонд орцгоё. Киногоо эхлүүлэхээс өмнө мэдээж хэрэг лайк, subscribe дарахаа бүү хартаарай. Энэ удаагийн дугаартаа маань Tastgate International компани Солонгосын Ov Food брендинг раменаараа хамтран ажиллаж байна. Яг заавал Ov Food рамен гэж Солонгосын номер 1 Jonga брендинг нойтон кимчи. Алайн жинхэнэ амт, баялаг орц, амт шүл. Баялаг орцтой, олон сонголттой Ov Food рамен. Жинхэнэ амтыг мэдэр. Албан ёсны distribution Tastgate International. You know the plan. You know the plan. Кино эглэхэд Солонгосын үндэсний бүжгийн хамтлагийн гишүүн өсвөр насны охин Иньон томоохон үзүүлбэр үзүүлэхээр тайзан дээр гарахад төгөөдөлаа. Гэтэл тоглолт эхлэхээс ердөө 5 минутын өмнө Иньон ээжигээ бүжгийн шинэ гутлыг цүнхэн тийхээ мартсан болохыг нь олж мэднэ. Тэрээр ээж рүүгээ залгаж сандарсан хоолоогоор "Та миний гутлыг цүнхэнд хийгээгүй мүү? Ажил гэдэл намайг ерөөсөө хайхрахгүй юм аа. Би одоо тайзан дээр гутлгүй яах юм бэ?" гэдэл хамаг уур бухимдлаа гаргав. Ээж нь түүнээс уучлалт гуйж "Ээж нь дараагийн удаа илүү анхаарнаа" гэж хэлээд тэдний дуудлага өндөрлөв. Аргаа урсан Иньон хуучин гутлаа өмсөөд тайз руу гарахаас өөр сонголтгүй болж бүжгийн багш нь нүднийхээ булангаар түүний өмсөн гутал руу хараад амждаг. Иньоны ээж ажил руугаа яаран жолоо ирж явахдаа охиныхоо тоглолтын бичлэгийг чихвчээрээ сонсгоо мартсангүй. Гэвч дараагийн мөчөд том оврын ачааны машин гинт гарч ирээд түүний машиныг бяц мөргөж онц ноцтой осол гархан тэр. Төрийн тусламж яаралтайгаар ирсэн ч хөөрхий ээж нь эмнэлэгт хүрэхдээс өмнө харамсалтайгаар амьсгал ураасан юм. Мэдээж Иньон тухайн мөчөд тайзан дээр үзүүлбэртэй байсан тул утсанд нь тасралтгүй ирэх дуудлагыг авах боломжгүй байсан бөгөөд энэ тухай хизээ хойно тоглолт дуусны дараа л олж мэдвэзээ. Ийхүү ээж охин хоёрт дараагийн удаа гих зүйл дахин тохиолдох боломжгүй боллоо. Нэг жилийн дараа ээжийнхээ ослоос хойш Иньон охин хэдийн ганцаараа амьдраад эхэлжээ. Иньон өглөөний сэрүүлгээр сэрж угаагаагүй өмсөмсөж хуучин талах амдаа зуусаар санд мэд сургуулийн зүг яарангүй. Бараг л үс толгоогоо угаахч завгүй амьдралаа түүнд анхаарал тавьдаг эхний хүн гэвэл сайн найз Дүюн юм. Дүюн Иньоныг даарчихна гэд өөрийнхөө оролтыг зүвжж өгч байх шиг хааламжтай шаарвэ. Харин Иньоны сургууль дээрх амьдрал нь тийм ч амар хүчж байгаа. Ангийнх нь бас бүжгийн дугуйланд хамж явдаг охтууд нь түүнд хурган хатаархдаг болтой. Зарим нь түүнийг хиддэг мөртлөө огт харгалдгууд нь зарим нь түүнийг юу ч болж исэн үргэлж мишэл тодруулан явж байдагт нь атаархна. Тэр өдөр Иньон Дүюн найзтайгаа хооллоо сууж байтал гэнэт гидсэн эвгүрхдэг ба бодоод байсан өглөө амандаа зууж гүгдсэн талхны хугацаанд дууссан байж таарлаа шүү. Сургуулийн нойл руу сандарч гүйсээр очтол бүжгийн дугуулангийн од хамгийн шилдэг бүжигчин охин Нари саяхан эцсэн хоолоо хүчээр бөөлж гаргаж байгааг нь олоод мэдчихв. Энэ охин бас манай Иньонд ягаад ч амар дургүй байдаг бололтой. Өдөр бүр бүжгийн дугуулан дээр бүжигчин охид Иньоны талаар шивэр эвэр хилдэж байлаа. Ер нь бол Иньоныг өнчин өрөөс нэрийдлэр дугуулангийн төлбөрөөс чөлөөлөгдсөн гэд ад шоу үзээд байдаг шүү. Тэгээд цаг үргэж инээмсэгэл тодруулаад явдаг түүнд нь ягаад ч юм энэ хэдэн нэг л янзгүй байхаж. Ялангуяа топ бүжигчин Нари охин гэж байгаа. Би Иньонд атаархтгаа ягаад гэвэл түүнд байнга өглөж аншдаг ээж байдаггүй. Би ч гэсэн ээжгүй байхыг хүсэж байна гэж хэлээд хамаг хүнийг цожирдуулах нь тэр. Гэхдээ манай Иньон бас шазрун гар юм аа. Энэ хэдийг өөрийнх нь тухай муулж байгааг сонссон болохоор нэгийг нь дэгэд жунгаж хаялаа. Гэхдээ тэгтэл охтын толгойлогч Нари Иньон тандан хэлж байгаа. Үнгүүс орчиж хүн дээрлэх нь гэдэг нь сайн зүйл биш шүү. Бүдүүлэг амтан. Гэхэд Иньон хариудна. Хүм болгоч гэсэн яг сайхан зүйл биш шүү. Тийм ээ би бүдүүлэг намайг өсгөж хүмүүжүүлэх аав ээж байхгүй учраас би YouTube-ээс яаж зөв хүн болох талаар суралцж байна гэд аваад таялаа. Ингээд дараагаас гарахад бүжгийн төвийн тэргүүнийг харуулах бөгөөд тэрээр бүжгийн дасгалжуулагч Сораг дуудаж уулзаад одооноос бүжгийн төвийн бүхий л үйл ажиллагааг хариуцсан захирлаар томилох болсноо мэдэгдэнэ. Учир нь Соро дасгалжуулагч энэ төвийн хамгийн хичээнгүй ажилтан бөгөөд үндэсний бүжгийн үзүүлбэрийг хөгжүүлэхэд хамгийн тохирох хүн байсан юм. Тэргүүнтэй уулзсныгаа дараа тэрээр бүжгийн тагим руу очиж удахгүй дохиох гэж буй төвийн 60 жилийн ой тоглолтод бэлтгэх бүжигчин охтын хөдөлгөөн нэг бүрийг нь шалгаж засаж сайжруулах зүйлсийг шууд хэлж эхэллээ. Ялангуяа төвийн байрлал үжиглдэг Нараг хатуу загнаж гол бүжигчин байх бүх чадлаа дайчилсангүй гэж зэмлээд эцэст нь бүжгийн дасгалжуулагч багшид хандан бүх дэглэлт болон тайсны зохион байгуулалтыг дахин өөрчлөхийг тушаадаг.
Харин бүжгийн дасгалжуулагч нь бухимдаж бид олон сар энэ бүжгийг эзэмших гэж маш их хөдөлмөрлсөн шүү дээ гэхэд шинэхэн захирал маань хүүтэн хөндийн хоолоогоор үр дүнгүй хичээл зүтгэд гэдэг утгагүй одооноос миний шийдвэр эцсийнх байх болно гэж хэлээд гараад явчлаа. Одоо өнгөрсөө. Мөсөн хат юм уу хайшин. Оройн бүжгийн дугуулангийн охтын ээжүүд нь бүгд л хүүхд шуухтаа машинаар тосч аваад байхад Иньон охин л ганцаараа явган харж яваа нь харагдана. Ээжээсээ хойш хөөрхий охин байрныхаа дүрээс ч төлөх боломжгүй болсон ба бүр гэрийнхээ хажууд байдаг эмийн санд хүртэл өрийн дэвтэр нийлгэжээ. Гэртээ ороход бүх зүйл нь их замбраагүй гэвч түүнд гэрээ цэвэрлэх сөхөөж байсангүй. Аргагүй л дээ хөглөөс орой болтол сургууль дээр бэлтгэлгээд баг унтах завгүй амьдралтай шүү дээ. Удалгүй байрны эзэн түүнийг сандаргаж 1-7 хоногийн дотор байраа чөлөөлөх шаардлага тавьдаг. Ээжийг нь санагдуулдаг цорын ганц зүйл бол энэ байшин байсан шүү дээ. Эцэст нь мань хүн хідэн дүүрэг нь хаам гэд гэр орны эд тогшлоо зарж амралтын өдрүүдэд хагас цагаар ажиллан хугацаанд дууссан хоолнуудаар голоо зогоож эхэлдэг. Нэг удаа бүжгийн дугуулан дээр хоёр охин Иньон дээр очиод түүнийг найз дүйнтэйгээ үерхдэг эсхийг асууж хэрвээ тийм биш бол тэдний нэг нь үерхэхээр гуйн гинэ. Тэдний хооронд яриа хөөрөө болж байгааг харсан нарын охин харин ч ямар шалтгаангүйгээр тэднийг тасалтуулж нөгөө охтыг өөр дөрөө дуудчихв. Гэсэн ч Иньонд энэ мэтийн шалдар болдар зүйлс нь угаасаа наалтгай байсан тул нэг их ажил өгдлөсөнгүй. Нэгэн өрөө бүжгийн төвөөс бүхэн явсны дараа шинэхэн захирал Соро харанхуй коридороор шалгалт хийгээд явж байхдаа толгоондоо угалдаг чийдэн зүүсэн Иньоныг нэг буланд бэлэн гомын идээ сууж байгааг олоод харцдаг. Ямар гомын идээ сууж байгаа юм бол доо гэсэн чи харин Food Ramen-ыг төрлөөр нь идсэн сууж байдаг юм да. Соро ч одоо тийм байдалтай суугаа Иньоныг хараад цочирдож хар шөнөөр яагаад энэ дугааг нь асуухад өнөөх нь бандсандаа өлсөд байсан юм аа. Та ч гэсэн өсөж гэнэ үү? Эндээс савхдах уу? Энэ бол Солонгосын номер 1 Jongo брендийн нойтон кимчитэй янз янзын амттай real kimchi гомон. Та эсвэл арай өөр сам орхотой далайн орцоор баялаг амттай шүлтэй seafood төрлөөс нийтгүү. Энэ бүр жинхэнэ далайн байцаатай өтгөн шүл зөөлөн амттай seaweed төрлийнх нь ч байгаа. Food Ramen бол бус гомонгоос тэс өөр яг л гэрийн хоол шиг жинхэнэ амтыг мэдрүүлдэг юм шүү дээ. Гэт битүү идэж байгаа гомонгоо талаар яриад унлаа. Ингээд та нар маань ч гэсэн энэхүү олон сонголттой баялаг орцтой шинээр худалдаалагдж Food Ramen-ийн төрлүүдээс туршиж жинхэнэ солонгос амтыг мэдрээд үзээрэй. Дараагийн хэсэг гарахад Иньон цүнхээ хажуудаа өрөөндөө тавьчихсан Соро багштай байцаагтаа сууж байлаа. Яагаад ийм байдалтай байсныг нь асуухад Иньон хэлж байгаа юм. Оройн хоолоо идэж амжаагүй байсан юм аа. Гэхэд захирал нь түүн рүү зэмлсэн харж шийдснэ. Би хоол яриаггүй наа. Энэ олон цүнхнүүд чи юу юм бэ? Энд амьдраад байгаа юм уу? Хэмээн асууна. Иньон ч одоо захирлаас уучлалт гуйж өөрийгөө гэр оронгуй болсноо мөн түүнийг хамаатан садан байхгүй талаар учирлав. Захирал компьютер дээр суугаад түүний мэдээллийг шалгахад нэрэл зөвхөн ээжтэйгээ амьдардаг гэж бод ээж нь жилийн өмнө ослоор нас барсан гэдгийг нь эргэн сандаг. Тэр өдөр үзүүлбэрийн дараа Иньоныг ээжийнхээ араас гашуудаж цорхрон уйлж байсныг одоо ч тод санаж байлаа. Удалгүй Соро Иньон дээр буцаж очиод хэлж байгаа юм. Цүнхнүүд аваад намайг даг хэмээн тушаав. Тэгсэн Иньоны эд зүйл нь зөвхөн цүнхнүүд байсангүй. Бүжгийн төвийн хувцсны өрөөнд хамбуугнууд дунд өлгсөн гадуур хувцс, энэ тэнд нуусан эд зүйлс, хоол хүнс, майхан мишок, халаагуур идэргээд бараг бүгд бүтэн айл нүхийн дайтай хэм цогдуулж Сороч түүнийг нь төвчээртэйгээр хүлээн. Ингээд ачаатай тэмээ шиг Иньоныг Соро огш нь машиндаа суулгаж аваад явлаа. Замдаа Соро түүнд хэлж байгаа юм. Өнөөдөртөө зочлууд л хоноо. Чамд ингээд төр гэртээ амьдруулах найз байдгүй мүү гэж асуухад Иньон хариудна. Надад ганцхан найз байгаа. Гэхдээ тэр нь эрэгтэй хүүхэд болохоор боломжгүй. Зочид бодлоо зөвхөн насанд хүрсэн хүмүүст үйлчилдэг. Би бас нойрондоо муу үл хэлэг чимээ гарах гэрэл анивчдаг дийтэл сэрчдэг. Ер нь бүжгийн төвөл надад хамгийн тохиромжтой газар байсан юм аа. Хоёулаа буцаад явж болохгүй юм уу? Буцъя л да гэд чанга хашгирч эхлэхэд Соро түүнийг амаа хамхихыг сануулад үргэлжлүүлэн хаанагдж жолоодно. Соро яг үнэндээ сэтгэл дотроо түүнийг маш их хөрөвдөж эцэст нь гэртээ авчгаар шийдсэн байлаа. Гэрийнхээ үүдэн дэрмэгт Соро түүнийг 2-3 хоног гэртээ байлгах боломжтой гэдгээ хэлв. Иньон харин түүнийг хаалгандаа нэг урт код оруулж байгааг нь хараад яахлаар ийм урт кодтой байдаг вэ надэргэд сонирчрахаа зогсож байв. Загирлан жилж байгаа түнд ийм хийм чийж чадахгүй бол гудамжинд 7 хоног дээ гэж хэлээд дотогш орлоо. Иньон захирлынхаа тансаг зэвэрхэн гэрт нь хөл тавьсныгаа дараа гүн шоконд орж эхэллээ. Захирлан түүнийг доод давхрын цэлгэр том бүжгийн бэлтгэлийн танхим руу дагуулж ороод энд байх хугацаанд хэд хэдэн дүрмийг даах ёстой. Нэгдүгээр зөвшөөрөгдсөн газараас өөр газраар явж болохгүй. Хоёрдугаарт манай гэрт янз бүрийн илүү туйм хийж болохгүй. 3-дугаарт өөдөөс олон долоом ярихгүй хэмээн санууллаа. Гэвч Иньон түүний дүрм журмаас нэг чирхсэнгүү ингэж юм. Багшаа та гэхдээ энэ бүх толинуудыг өөрөө арчдаггүй. Яасан цэвэрхэн юм бэ? Энэ ёстой амьдрахад төгс газар байна гэд инээд алдцаар байв. Захирал эцэстээ бууж өгч түүний тасралтгүй шулганахыг зогсоож чадахгүй юм байна гэж үзээд унтахаар явлаа. Ингээд шинхэн гэртээ болсон Иньон бүжгийн танхимд майхнаа засаж гэрийнхээ жаста зургуудыг хажуудаа тавиад юунч санаа зоволтгүй унтаж амрав. Маргааш өглөө тэр өлсгөлэн одоотойсоор чамгийн түрүүнд Сорогийн хөрөгчийг нээж үзтэл хүний урманд ганц жидхэн байхгүй ирнэ хідэн ус ногооны шүүсэл өрөөтэй байгааг хараад ганцаараа амьдрснаас ялгаа алгаа гэж сэтгэлээр унхан тэр.
Удалгүй захирал өглөөний гүлтнээс орж ирээд идэх юм нэхэх Иньонд ногооны шүүс аягаж өгтөл өнөөх маань тэрнээс нь уунгуудаа муухай амттайг нь гайхаж тэрүүгээр нэг хагад цацаад хэцүүх юм боллоо ч аваас. Иньон түнд бухимдлаа илэрхийлж "Багшаа та чинь бүжиглэх эрс хүчтэй байхын тулд нүүрс ус хэргэлдэггүй юм уу?" гэхтэн Соро "Надад байгаа нь л энэ байна. Одоо наад балиартуулсан юм ашиг цэвэрлэх гээд түүн рүү үхлийн харцаар харлаа. Иньон ч одоо humгүй салфеткаар гантик цагаан тавцанг нь хурдхан шиг арчаад амралтын өдөр байсан тул ажил руугаа яв. Энэ ажил дээр нь мэдээж дотны анд Дуюн түүнтэй хамт ажиллах бөгөөд өглөөнөөс хойш хоосон хотоодтой яваа Иньон 1 минутын дараа хугацаанд дуусах гэж буй үхрийн махтай Бентог зарагдахгүй байгаасаа гээд залбираа сууж байгаа нь харагдана. Даанч хэдхэн секундын дараа нэг залуу орж ирээд нөгөө хоолыг нь 50 секундын дараа хугацаанд дуусах байсан ч зүгээр гисээр байгаад аваад явчихдаг. Гэвч түүний найз Дуюн Тэнгэрийн элч шиг сайхан сэтгэл гаргаж хугацаанд дуусаагүй хоолнуудаас хамгийн үнэтэйг нь өөрийнхөө мөнгөөр худалдаж аваад Иньонд өглөө. За тэгж байтал тэдний ажиллаж буй 24 цагийн дэлгүүр захиаснаас нь хамаагүй их тооны пакеттай хоол нийлүүлэлт түрэгдлээ. Энэ хоёрын хэн ийм их хоол захиаснаас санахгүйсэн ч ямар ч тач нэг тэг илүү дарагдсан тодорхой болов. Мань хоёр тэгээд яах вэ? Илүү хоолнуудаа хувааж аваад энэ тэрүүгээр авиж зархаар болдгоо. Иньон өөрийнхөө хувийг аваад хамгийн түрүүнд эмийн санч руу очиж хямд үнээр санал болгонгоо хоримтгцэн өрнөөсөө цайруулах гэж үзтээ. Тэгтэл нөгөө эмийн сан чинь бас хоолыг нь голж хилээ дуртай дургу ганц хоол хүчээр авдаг. Тэр Иньоноос асууж байгаа юм. Инки чи яагаад ойрд үзэгдэхээ байчаав? Өөрөө төлөөгүй ээж өөр эмийн санд ордог болцсон юм өдөргээд байцааж эхлэвэ. Иньон ч одоо түнд үнэн учраа тайлбарлав. Би түрээсээ төлж чадахгүй болохоор энтхийн байрнаасаа хөөгцөөн. Одоо бол балер амттай ногооны шүүснээс өөрөө мэдэж уудаггүй шулмын шилтгэнд амьдарч байгаа. Гэхдээ өнөөдөр цалингаа авсан. Миний өөр хэд болсныг хэлээдэгтэй гэхин тэр. Эмийн санч түнд 157,500 вон гэж хэлэхдээ зэрэгцэн Иньон хачин царайлж за дараа сараас болё гэд зүхтагаад явчихв. За манай бүжгийн төвд нөгөө томоохон тоглолтын өдөр дөхөх тусам дарамт нэмэгдэж охтын үзүүлбэр сайжрахын оронд баг муутаад байлаа. Шингэн захирал Соороо ингэсэн багам. Өвлийн амралт даарч бэлтгэл үргэлжлэнэ. Мөн бэлтгэлийн сүүлээр бүжигчин бүр ганцаарчилсан үзүүлбэр үзүүлж дахин шигшилт хийгдэнэ. Шаардлага хангахгүй нөхдүүдийг тайзан дээр алхуулахгүй инээ тэрийг нэ. Тэгтэл танхимын багш нь түүний шийдвэрийг эсэргүүцэн "Ингэхээр ч охтуудын сэтгэл зүйд улмал дарамт болно шүү дээ" гэж хэлэхэд Соороо хариудна. "Ганцаарчилсан ур чадвар бол багийн үзүүлбэрийн үндэс суурь юм а" гэжлээ дахиад л мөсөн хатан зангаа гаргав. Мөн энэ үеэр Соороо хүүхд хамгааллын төвөөс дуудлага ирж тэд Иньон охинтой олон сарын турш холбогдож чадахгүй байгаа. Асар хамгаалагчгүй болсон түүнийг асрамжийн төв рүү шилжүүлэх шаардлагатай байгаа талаар дуулгадаг. Орой болж охид гэрлүүгээ харьцааж багш нарч тарах үеэр бүжгийн төвийн гадаа Иньон хамтран амьдрагчаа хүлээгээ зогсож байва. Захирал түүнийг олж хараад "Чи одоо бол тарихгүй юугаа хийж байгаа юм бэ? Би чамайг метроны буудлын дээр хүргээд өгөө. Би өнөөдөр уулзалттай" гэд хаалганы кодоо хэлж өгөх гэтэл нөгөө Иньон чинь "Би аль хэдийн чэжилчихсэн санаа зовлтгүй" гэд нөгөө урт кодыг нь дуржигдтал уншлаа. Гайхшруулж хандахгүй юм да энэ маань. Иньон буудлын дээр буухтаа "Эртгэн ирээрээ болгоомжтой яваарэ" гэд багштай хэлээд нүүр дүрэн инээмсэгэл тодруулсаар хоцров. Сорогийн хувьд энэ орой хуучин хамт бүжгэлдэг байсан мэрэгжлэнх дандуудтайгаа ресторанд хоол идэхээр тохиролцсон байжээ. Гэхдээ эгч бол энэ дэрхийг огт хүсээгүй гэдэг нь царайнаас нэлтэй байва. Тэдний дунд Наригийн ээж нь хүртэл сууж байх ба бас гэж нэлээд өнгөрөн хүн бололтой. Охны минь төлөө бүжгийн төв ихийг хийсэн. 60 жилийн ойн тоглолтын дараа би охиныхоо төрсөн өдөрт зориулж та нарыг бүгдийг ч нүрээ том үчлэг хийн минь болоод явчлаа шүү. Бусад ээжүүд ч Наригийн аюус чадрыг магтцгаана. Гэвч Соорог ариун цэврийн өрөө орсны дараа ширээ тойрон суух эмэгтэйчүүдийн уур амьсгал огцом өөрчлөгдөж инкидийн Соорогийн ганц гээгүүлэх юм нь бүжгийн авьяас л үсттэй. Их хүүтэн хөндийн хүн болохоор ганцаардаг байх та. Та нар түүнийг бүжиглж байхдаа инээмсэглэж байхыг юу н харсан уу? Тэрний дэргэд Янва сайн бүжигчин байгаагүй ч гэсэн үргэлж инээмсэглэж бүжгэнд маш их дуртай байж үлээ. Хэмээн шивэр авир хэлтэн. Энэ үеэр Соорож ширээндээ буцан ирхэн таарч тэднийг өөрийнх нь талаар ярьж байгааг гадарсан тул хүрмээ гартаа аваад "Уучлаарай, би төрүүлээд явлаа өөр ажилтай" гэж хэлээд гараад явчихв. Хамаг энергийн шахавгдсан амтан гэртээ ирэхэд Иньон түн зориулаад оройн хоол бэлтчихсэн Мишель тодруулаа зогсож байлаа. Гэтэл Соороо түүнийг нь хараад уурлаж "Чамд хэн ийм юм хий гэж хэлэв?" гэд тас идэл загнаад хаялаа шүү. Иньон хариудна "Өнөөдөр таны төрсөн өдөр болохоор хоол хийж өгөх хүссэн юм а. Та ядаж далайн байцаатай шүлнэс нь амсчгал та" хэмээн түүнийг гаргадана. Соороо гинтл түргэн зан гаргасандаа харамсаж түүнтэй хамт суугаад хооллож эхэллээ. Ярийн үеэр Иньон ингэж байгаа юм. "Төрсөн өдрийн чинь Какао Talking Farfallas чинь харсан юм а. Би энэ шүлийг ээждээ төрсөн өдөр болгоноор нь хийж өгдөг байсан юм. Тийм болохоор энэ миний хамгийн сайн хийж чаддаг ганц хоол байгаамаа" гэд ярьж эхэллээ. Соорогийн хувьд Иньон шиг хүн ганцаардмал амьдралын хаалгыг цөм өшөглөн орж ирснээр амьдралд нь цоо шин өнгө төрөх нэмэх шиг санагдаж үйзээ. Маргааш нь Иньон гэрээсээ гарахдаа хамаг цүнх саваа багж аваад нүүхэд бэлэн болсон байдалтай Соорогийн машинд суухаар зэхэв. 2-3 өдрөл байлгана гэсэн болохоор өнөөдөр явах ёстой л гэж бодож л тээ. Гэвч Соороо түүнийг хараад өмнө нь халамжийн төвөөс ирсэн дуудлагын талаар санаж хэсэг эргэлдснээ Иньон тандан "Юмнуудаа буцаагаад гэрт оруулчгаа. Би чамайг хаашаа явуулах арай шийдэж амжаагүй" гэж хэлснээр Иньоны царайнд үгээр илэрхийлэхийн аргагүй баяр үсгэлэн тодорхойжээ. Тэд замдаа явах үеэр Соороо толгойн муух гэтэл Иньон түнд витамин өгч уйдгартай сонгодог ай тавьсан байсныг нь орчин үеийн K-pop хөгжим болгож өөрчлөлт бүр яалтчгүй түүний орон зайд үнэхээр дураараа халдаад эхэлж байгаамаа.
Гэхдээ энэ удаа Соро ямар ч эсэргүүцэл үзүүлэлгүй Иньоныг аясаар нь байлгахаар шийдсэн байлаа. Бүжгийн бэлтгэл эхлэхэд Сара охтын бүжгийн хөдөлгөөнийг нэг үрчлэн шалгаж хангалттай сайн бүжиглж чадаагүй нэг охины байрлалыг Иньоныхтой сольж загад зогсон. Улмаар Иньон нэлээд төв хэсэгт ороод ирлээ шүү. Даанч бэлтгэлийн дараа Иньон хувц солих хүрээнд орж шүүгөөгөө онгойлгохтол ээжийнхэн зургийг хэдэн хэсэг болгон урсан байхыг олж харна. Хэн нэгэн зориудаар л түүнийг чадчихжээ. Бос зүйлийг тоохгүй өнгөрөж болох Иньоны хувьд талиг жижээр нь оролдсон гэдэг нь маш эмзэг туссан гэж. Ингээд үргэлжил ад жаргалтай харагддаг Иньон маань худчны ханд эмийн сан чах руугаа очиод хамаг сэтгэлийн гомдлоо ярьж эхэлдэг. Тэрээр ингэж байгаа. Би ядуу хүн ч болохоор тэд намайг үзэн яддаг юм уу? Гэхдээ би ийм амьдралыг сонгоогүй үсттэй гэж хэлэхэд эмийн санч түнд тэд чамайг үнэхээр ийм зүйлсээс болоод үзэн яддаг гэж бодож байна уу? Би л хичнээн их хийдсэн ч таргалдаггүй эсвэл бүх зүйл нь хэцүү байсан ч үргэж инээмсэглэж явдаг хүмүүс үнэхээр их атаархдаг гэхин тэр. Иньон түүнээс тэгвэл та надад сэтгэл санаа дээрдүүлдэг юм бичиж өг гэхэд эмийн санч хэлж байгаа. Уг нь тийм юм байгаа л да. Ногоон шилтэй юм байдаг юм. Даанч хүүхэд ууж болохгүй. Гэхдээ чи энийг идээд үзэлтэй гэж хэлэнгүүтээ ганц эвэртийн дүрстэй эмтэй чихэр түн татгуулав. Гэхдээ энэ удаа Иньон үнэхээр тэсгэл алдан уйлж гэллээ. Учир нь ээж нь түүнийг өвдөх болгонд яг тэр чихрийг өгдөг байжээ. Мөн хамгийн сүүлд ээждээ уурсны дараа уучлалгүй чадлагүй ээжигээ алдсан гэд голдоо хортол харамсдаг аж. Тасралтгүй уйсны эцэст Иньон ядраад эмийн сангийн хүлээлгийн санал дээр унтаад өгсөн байв. Соро харин гэртээ ирээд Иньоныг орой олцоход байхад гэртээ байхгүйг нь анзааран санаан зовж гэлээ. Тэгтэл ашгүй Иньоны дугаараас дуудлага ирлээ шүү. Шал танихгүй эрэгтэй хүн түүнд Иньоныг ирж авах хаяг өгөхөн тэр. Соро яарсаар иртэл Иньон эмийн сан дотор тайван унтаж байгааг хараад сайн нэгэн тайвширдаг. Тэрээр юу болсон талаар эмийн санчтай ярилцах үеэрээ Иньоныг байнга л ад жаргалтай харагддаг сэтгэл дотроо ээжигээ одоо хэрэн тавьж явуулахгүй байгаа талаар нь олж мэдэн түүнд хангалттай сайн анхаарал тавьж чадаагүй дээ гэмшив. Гэвч эмийн санч Сорог цаашаа магтаж Иньоныг аюулгүй амьдрах газар хоол хүнсээр хангаж сайхан сэтгэл гаргаж байгаад баярлалаа хэмээн хэлдэг. Дараагийн мөчид Соро түүнийг ресторан руу дагуулж яваад дуртай хоолыг нь авч өгөөд сууж байв. Соро Иньоноос асууж байгаа юм. Чи яагаад бүжгээр хичээлдэг юм бэ гэж асуухад Иньон ээж минь дуртай байсан болохоор гэхдээ ээж залуудаа мөнгөгүй байсан болохоор бүжиглэхэд зогсоосон. Та манай ээжтэй найзууд байсан биз дээ. Би ч бас бүжиглэх дуртай байсан байх гэж өөрийгөө боддгоо. Гэхдээ сургуулаа төгсөд болж магадгүй гэж хэллээ. Соро хариуд нь хэрвээ чи үнэхээр дуртай юм бол бүхнээ дайшлах хэрэгтэй. Амжилтанд хүрэх хүртлээр эсвэл чам тохирох зүйл биш гэдгийг нь ойлгох хүртлээр хичээх хэрэгтэй гэж хэлв. Хэд хоногийн дараа сургуулийн өвлийн амралт эхэллээ. Иньон Дүйн хоёр байнга л хэлгээтэй явсаар байгаа. Ангийнхан нүртэл эднийг холбон октод нь Иньонд атаархаад эхэлсэн байв. Харин манай бүжгийн дугуулангийнхан бол Соро цагарлын тушаалаар амрах хэрэггүй бэлтгэлээ хийсээр байлаа. Соро мөн байнга тэдний бэлтгэлийг бичлэн шалгана. Соро Иньон хоёрын амьдралын тухайд цаг хугацаа өнгөрөх тусам тэд улмал дундаа орж сүүлдээ Соро Иньоны иддэг хоолноос иддэг болсон юм жоох шиг. Хэдэн 7 хоногийн дараа финалийн ганцаарчсан шалгалтын өмнө Иньон ээжийнхээ дурсгал дээр очив. Тэрээр би хамгийн сайнаараа хичээх болно хэмээн амлалт өгөв. Шалгалтын өдөр ирэхэд комисс түүний үзүүлбэрийг үзээд магтаж өмнөхөөсөө хамаагүй сайжирсан байна хэмээн үнэлдэг. Энэ нь мэдээж Нарид ямар нэг байдлаар нөлөөлж тэрээр өөрийн үзүүлбэрээ үзүүлэхдээ алдаа гаргаж Соро огшин түүнийг тайзан дээр хоёр дахь боломж гэж байхгүй хэмээн зэмлэн тэр. Шалгалт дуусны дараа охид Иньоныг хамт догбууг идгээр авахыг уурхад сэтгэл санааны хувьд тогтворгүй байдалд орсон Нарид тэдэнд тандан би ч гэсэн догбуугийн дуртай штэ гэж ууртаагаар хэлэхэд охид хариудна. Чи бидэнтэй хамт идэж байгаа дүрсгээд араас нь дандаа бөөлжөд гаргацдаг үстэй. Мэдгүй гэж бодоо юу гэхэд нь Нари Иньон руу дайрч чи эднэрт миний талаар хоосноо гаднаас сайхан хүн шиг дүрсгчээд чи намайг ардуур муулдаг үстэй гэхэд Иньон хариудна. Чи бүхнийг хэтрүүч хүлээн авдаг. Чи юу яагаад намайг ингэтлээ үзэн ядаад байгаа юм бэ гэд хэлэл хаялаа. Нари хариудна. Чамтай нэг газар байхад над тухгүй санагддаг гэж хэлэхэд Иньон өргөжлүүлээд чи өнөөдөр алдаа гаргасандаа л боож өгөх гээд байгаа юм биш үү. Гэхдээ зэрэгцэн огтж тэдний хэрүүлд оролцсон. Иньоныг төвийн барилал чинь булаачхна гэд наад сэтгэл санаа чинь тогтворгүй байгаа юм шүү гэж хэлснээр маргаан улам хурцтмал байдал шилжлээ. Нари ууртаагаар та нар шиг туршлага чадваргүй юмнууд миний сэтгэл санаа ямар байгааг яаж мэдэж байгаа юм гэж хашгираад удалгүй эмх самраагүй байдал үүсч Нари бус доктодын хооронд ширүүн зодон дэглээ. Орой болоход нөгөө тоглолтон зориулж бэлдсэн бүжгийн хэрэгслэл дээр нэвдэрч сүйдээд заримынх нь нүүр ам шарах сорь болцсон. Зодонд оролцсон охид төвийн тэргүүний өрөөнд нэг нэгээрээ дуудагдаж мэдүүлэг өгөөд тэдний ээжүүд нь хүртэл ирсэн байгаа харагдана. Төвийн тэргүүн бүгдээс нь тайлбар сонсоход бүх охтол би дамжлт гарахыг хүссэн. Сэтгэл санааны хувьд жаахан тогтворгүй болсон гэж хэлцгэн. Соро босон явдал ууч төсч ээж нар охтоо дагуулan явхад Иньон л ганцаараа торойсоор хоцорлоо. Соро тэргүүний өрөөнөөс гарч ирэхгүй удаад байсан тул Иньон чимээгүйхэн ганцаараа явхаар болов. Дараагийн хэсэг гарахад Наригийн ээж охиндоо хандан хэлж байгаа юм. Битгий санаа зовоо. Ээж нь бүгдийг зохицуулна. Тэр охтуудаас болоод тоглолтоос хасагддаг гэж байхгүй шүү. Тэд нар чамгүйгээр ямар олигтой үзүүлбэр үзүүлж чадах вэ гэсэн ухааны яриа сууж байлаа. Гэтэл гэнт Нари ээж руугаа тесрэн үгүй энэ бүхэн миний буруу. Яг үндэ энэ бүжиг чинь юу надад тийм чухал биш. Би таны надад зориулж бүтээсэн энэ амьдралыг үзэн ядаж байна. Би таны гүйцээгээгүй мөрөөдлөөр биш. Өөрийнхөө амьдрмаар байна гэж уурлаад гэрээсээ гараа явчлаа.
Гэтэл тоглоомын талбайд ганцаараа суух түүнийг хідэн дээрлэхүү охид өдөж хоргоогоод сүулдэ бас зодоон цохон дээрээ тулах гэж байтал хаа нэгтээс иньон гарч ирээд за зодуур амсмааргүй бол яг одоо миний найзаас холд гэд нэг сүртэй хашгирлаа шүү. Гэвч эцэстээ Нари иньон хоёр хоёулаа тэр охтуудад дэлб зодуулцаасан байдаг. Энэ өдөр ч утгаараа зодоон цохооны өдөр болж дуслаа да. Эцэст манай хоёрч ямар ч хүч чадал үлдээгүй тул тоглоомын талбайн элсэн дээр оддоо тэнгэр ширтээ твтцгэн. Нари түүнээс зодолдож чаддгүй байж яах гэж хөндлөнгөөс оролцож байгаа юм гэхэд иньон хариудна. Юу ч гэсэн эхлээд сүрийг үзүүлж байгаад айлгад явуулчих гэж бодсон штэ. Гинүү? Нэг тийм хэллээ. Энийг сонсон Нари тэсэлгүй түүнийг шоолон хөрж улмаар тэд хамтдаа инээлдэж эхэллээ. Удгүй тэдний яриа арай гүнзгэрч иньон Наригаас асууж байгаа юм. Чи ингэд яагаад намайг тэгтлэх үзэн яддаг юм бэ? Чи хөөхөн баян ээжтэй бас авьяастай шүү дээ гэхэд Нари хариудна. Үндэ би чамд татаархдаг юм аа. Чи аж жаргалтай, эрх чөлөөтэй өөрийнхөө байдаг гэхин тэр. Иньон түнд гэхдээ би зүгээр л гаднаасаа тэгж харагддаг болохоос дотроо бол ганцаарддаг хэмээн хариулна. Тэгсэн Нари үргэлжлүүлэн чамд бас дуюун байгаа үсттэй гэхэд иньон гайхаж юу вэ чи бас дуюунд сайн юм уу хэмээн асуулаа. Нари хариудна юу гэж дээ байж боломгүй юм. Гэхэд иньоны царайнд Мишель тодорч би гэхдээ дуюунд жаахан талтай нь үнэн хэмээн ичингүрэн хэлдэг. Энэ өдрөөс хойш тэдний харилцаа дайснаас найзууд болж өөрчлөгдөх эхлэл тавигдсан юм. Дараагийн өдөр нь Соро гимсэнд өмнөх өдрийн өмнө самууны бүх хариуцлагыг өөртөө хүлээхээр амлаж төвийн тэргүүнээс хуваарийн дагуу бүжгийн бэлтгэлээ эхлүүлж болох хэсэгтлэр зөвшөөрөл үсгэд тэргүүн түүнээс асуудлын шалтгаан чухам юу байсан гэж бодож байгаа талаар нь асууна. Харин хувцсны өрөөнд иньон Нари хоёр бус тогтоодоос уучлалт гуйж тэдний хамтдаа удирдлагууд дээр очиж албан ёсоор уучлалт гуй хэмээн ятгадаг. Энэ үеэр бүжгийн төвийн тэргүүн Соро тандан хэлж байгаа юм. Бид бус хүмүүст аз жаргал түгээхийн тулд өөрсдөө эхлээд аз жаргалыг олж авсан байх учиртай. Мөн ганцаараа зүтгээд байлгүй бусдаагаа нэгдэх хэрэгтэй. Одооноос хүүхдүүдэд ийм байдлаар чиглүүлээд яваарэ хэмээн алтчиг үнэтэй сургамжаа хайрлав. Төд удалгүй тэдэн дээр хэрэг тарьсан охид орж ирээд яг үндэ бид гол буруутнууд байгаамаа. Соро огш ямар ч буруугүй. Бидэнд багш маань хэрэгтэйгэд бүлтгэнэд хэллээ. Хөөрхий дөө. Заграл багшигаа ажлаас нь халагдах нь гэж бодож л дээ. Тэднийг өхөөрцөн төвийн тэргүүн Соро огшаа та хүүхдүүдэд маш сайн сургажээ хэмээн магтав. Соро огш харин тэдэнд тоглолт болоход хэдэн хоног үлдчихэд байна. Явж бэлтгэлээ хийцгээ гэж хэлснээр охид бөөн баяр болсоор гүйлтэд гарлаа. Үлдсэн хэдэн өдрүүдэд иньон маань Соро багштай амьдарч байгаагийн хэрэгэ гаргаж ганцаарчсан заавар зөвлөгөө авч илүү сайн үзүүлбэр үзүүлэхийн төлөө хамаг чадлаараа бэлтлээ. Тоглолтын өдөр ирэхэд Соро иньоны хөмсгийг бодож өгөнгөө альч байрлал бүжгэлсэн бай тэр чин төвийн байрлал гэсэн үг. Тиймээс хамаг эрч хүч энерги дайшлах хэрэгтэй шүү. Чи аж жаргалтай байх юм бол үзэгчд ч гэсэн аж жаргалтай болно. Хэмээн зөвлөж иньонч түүнд бүх зүйлийн төлөө талархаж байгаагаа илэрхийлнэ. За манай Сөүлийн олон улсын бүжгийн төвийн маань 60 жилийн он тоглолт бол угаасаа нэжгэр болсон. Манайд чинь өчнөө жил сараар бэлдсэн бүжгүүдэд тултал нь үзөөж өмнө нь иньон л ганцаараа байдгаараа инээгээд бүжиглээд байдаг гэсэн бол одоо хамтлагаараа инээ цэцруулдаг болж. Тэгээд ардын бүжиг, гудамжны бүжиг, модерн бүжиг гэд бүгдийг нь үзүүллээ. Хэсэг хугацаа өнгөрсний дараа Соро багшийн гэрт ямар шуухан амьдрал өрнөж байгааг харуултал манай иньон ч зойрын давхрын бүжгийн зааланд байхаа болоод дээшээ гарч өөрийн гэсэн өрөөтэй болчихжээ. Соро багш нүглөө болгон түүнийг өглөөний цай бэлдэж өгөхийг гуйдаг болж. Иньон Сорог саяхнаас огцом жин нэмж байгааг нь сануулсан ч өнөөх нь би хичнээн хийхэтсэн ч жин нэмдэггүй төрлийн хүн байгаамаа гэж жоох шиг. Ер нь Соро иньоны албан ёсны хасран хамгаалагч болж иньон ч Сорогийн албан ёсны гэрийн тогооч болсон бололтой. Одоо Сорогийн амнаас үгэл гарвал хоолны тухай ярьдаг болсон байв. Сонноос нэрэн энэ иньон гой чинь сэргэлийн болохоор Сорог нөгөө эмийн сан жахтай үе уулзуулдаг болгочихжээ. Мэдээж иньон ч өөрөө дуюунтэйгээ албан ёсоор үргэлжлэдэг болсон гэдгээ Соро багштай хэлснээр энэхүү кино маань өндөрлөнө. Ижокей бол зүгээр нэг өсвөр нас мөрөөдөл эсвэл бүжгийн тухай кино биш юм. Энэ бол шархалсан зүрх сэтгэлтэй хүмүүс ч бие биенийхээ амьдралд гэрэл асааж болтгийг өгүүлэх сурамжт бүтээл байгаа юм. Сорогийн хувьд дүрм журмыг үртэл болгон нэгэн хэвийн амьдралаар замнаж ирсэн бол иньоны ачаар анх удаа гал цогтой амьдрах мэдрэмжийг хүртсэн байдаг. Хүн үргэлж төгс төгөлдөр үр бүтээмжтэй байх албагүй. Заримдаа зүгээр л инээж дуртай хоолоо идэж хэн нэгэнтэй хамт тайван суух нь хүртэл амьдралын үн цэнтэй мөч болдог гэдгийг тус кино харуулахыг зорьсон байна. Мөн дааж давшгүй зовлон амссан ч бяцхан зүрхэндээ гуниг нууж өөдрөг гэгээлэг зан чанараа гээйлгүй урагш тэмүүлэх нас залуу иньоноос бид амьдралд үл бууж өгөх хүчрэх сэтгэл зүг олж харлаа. Бид өчүүхэн сэтгэл гаргаж зүгээртэй гэж хэлэхэд л хэнийг нэг дахин амьдрах хүчтэй болгож чаддаг байх нь. Та бүхэн маань энэхүү сэтгэл дулаахан бүтээлийн талаар үзэл бодлоо бидэнтэй хуваалцаарай. Тун удахгүй дараагийн дугаар орох болно.